Эртээ урдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Тэднийх Алянушка гэдэг охинтой Иванушка гэдэг хүүтэй юм санжээ. Эмгэн өвгөн хоёр нас барж эгч дүү хоёр хоёулахнаа үлдэж гин. Ингээд Алянушка ажил хийхээр болж дүүгээ дагуулад явжээ. Тэгээд хоёулаа өргөн талаар алсыг зорин явж байтал Иванушка амц ангаад байна гэв. Худаг хүртэл төвчтэй дүүмэн гэж эгч нь хэлээд тэр хоёр цааш яваад л байж. Улаанаар түүнхийг хэлэхүү, устай худгийн холыг хэлэхүү. Эгчээ, би нүхрийн дурaan тогтсон уснаас ууй гэж Иванушка эгчээсээ гуйж гин. Болохгүй дүүмэн болохгүй. Тугал болчихно гэж Алянушка дүүдээ хэлээд тэр хоёр цаашаа явжээ. Улаанаар түүнхийг хэлэхүү, устай худгийн холыг хэлэхүү. Эгчээ, би энэ морины дурaan тогтсон уснаас ууй гэж Иванушка дахиад л гуйж гин. Болохгүй дүүмэн болохгүй. Унаг болчихно гэж Алянушка хэлээд цаашаа явжээ. Улаанаар түүнхийг хэлэхүү, устай худгийн холыг хэлэхүү. Эгчээ, энэ ямааны дурaan тогтсон уснаас ууй. Амц ангаад байна гэж Иванушка дахиад л гуйж гин. Болохгүй дүүмэн болохгүй. Ившиг болчихно гэж Алянушка дүүдээ хэлв. Гэтэл Иванушка эгчийнхээ үгэнд орсонгүй. Ямааны дурaan тогтсон уснаас уучхаж гин. Тэгээд тэр дорхноо л ишиг болоод хойрчихжээ. Алянушка дүүгээ дуудаад л байж. Гэтэл дүүгийн оронд нэг цагаан ишиг үгээд ирэв. Алянушка нэг жижиг бухлын дэргэд суугаад уйлвгүй. Хажууд нь харин цагаан ишиг тонгочин тоглоно. Тэр үед дэрэгдүүр нэг худалдаач явж байгаад үзэгслэн охин минь юундаа уйлаа вэ гэж Алянушкагаас асуухад юу болсон цөмийг нь ярьж өгч гин. Худалдаачин миний эхнэр болооч дээ. Би чамд хамаг бүхнээ зориулна. Ишигч гэсэн бидэнтэй үргэлж хамтаа гэж. Алянушка бодож худалдаачны эхнэр болжээ. Тэгээд гуруулаа амар сайхан амьдарч ишгэнж Алянушкатайгаа нэг аягнаас хоол ундууж идэн аз жаргалтай сууцгаач гин. Нэг удаа худалдаачныг эзгүй байхад хаанаас ч нэгэн эмгэн хурж ирээд Алянушкаг усан норий гэж их л илдэгхэн дуудаж гиндэ. Гэтэл энэ нь эмгэн шулмас байсан юм санжээ. Шулмас эмгэн Алянушка гол дээр авчираад гинит дайран барьж хүлээд хүзүүнд нь хүнд чулуу зүгээд ус руу түлэгчихжээ. Тэгээд өөрөө Алянушка болж хувраад хувцс хунрыг нь өмсөд гэрт нь ирээд сууж гинэ. Энэ тухай хинч мэдсэнгүй. Эмгэн шулмсыг хинч таньсангүй. Тэрч байтугай худалдаачин эргэж ирээд ч таньсангүй гин. Зөвхөн ишгэл бүгдийг мэдэж байжээ. Цагаан ишиг толгойгоо унжуулан юм ууж идэгч үгүй. Өглөө ороод голын эргээргүй. Игч минь эрг рүү сэлээд гараад ирээч дээ гэх юм. Үүнийг нь шулмас эмгэн мэдчихэд худалдаачнаас энэ ишгийг алаад өгөөч гэж гуйж. Ишгэн дасаж хайртай болсон худалдаачин ишгийг алж чадахгүй өрөвдөөд байжээ. Гэтэл эхнэр нь алаад өгөөчтэй гэд гуйгаад л байх юм гин. Худалдаачны арга нь барагджээ. Шулмас эмгэн их гал түлж ширмэн догоо тавиад хурц утаг ирэл гэж туушааж гиндэ. Ишиг хуурай болсон худалдаачинд өгөхөхийн өмнө гол руу очиж балга ус ууй гэж гуйжээ. Худалдаачин ч зөвшөөрч гин. Ишиг гол руу гүүн ирж гомдолдоо дуугаар. Игч минь эрг рүү сэлээд гараад ирээч. Ширүүн гал асаж ширмэн догоо халж байна. Бол дутгаа ирлээд бор гидсийг минь хаглах гэж байна. Алянушка хариудна. Хөөрхий бяцхан дүүмэндэ. Хүзүүндүр чулуу ёроол руу чангаа. Хөөрсөн өснөгөө хөл гарыг минь орооно. Хүрэн шарил цээжийг минь дарна гэж гин. Шулмас эмгэн ишгийг алуулах гэж ирж нэгэн зарцаа гол руу явуулжээ. Зарц
Зарц гол дээр иртэл ишиг голын эргээр гүйж гомдолтой дуугаар ихчийгээ дуудаж байна гин. Игч минь, эрэг рүү сэлээд гараад ирээч. Ширмэн галаасаж, ширмэн тогоо халж байна. Бол тутгаа ирлээд, бор гизийг минь хаглах гэж байна. Хөөрхий бяцхан дүү миндээ, хүзүүндөх чулуу яроол руу чангаан. Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг минь орооно. Хүрэн шарils цээжийг минь дарна гэж хариулж байх юм гин. Зарц эргэж гүйж очиод худалдаачинд сонссон, харсан бүхнээ хэлжээ. Худалдаачин олон ард цуглуулан том урд торгон дор гол руу хаяж Алянушкаг гаргаж авав. Алянушкагийн хүзүүндөх чулууг авч хаяад булгийн усанд оруулаад шинэ хувцас өмсүүлтэл урдынхаас улам сайхан болон ам орж босон иржээ. Цагаан ишиг баярлахтаа 3 тонгортол эргээд Иванушка болон ховрөвгин. Ингээд эгчдүү хоёр 9 минут эргэн уулзжээ. Харин хорон санаад эмгэн шулмас холын хол хизээж эргэж ирэлгүйгээр явсан юм гинлээ.